Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За төрийн өмчийн талаарх ер нь нэг 3 хууль ер нь ойролцоод ороод ирчлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж сайн зориг гишүүний санаачилсан. Нийтийн өмчийн тухай хууль, засгийн газрын өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэдэг ингээ 3 хууль ойролцоо ороод ирж байгаа. Ер нь энэ бол давхардал харагдаад байгаа юм л та. Тиймээ хамгийн гол ер нь бол засаглалыг сайжруулах асуудал ер нь тэр болгон сайн орж ирэхгүй байна. Их тод орж ирэхгүй байна. Зохицуулалтын хэлбэрүүд их бага суусан байна гэж ингэж харж байгаа. Тэгээ энэ төрийн өмчийн төрийн өмчит үйлдвэрийн газрыг компани болгоно гэдэг ингээд ерөнхийдөө нэг юм жирийн ерөнхий л өөрчлөлтүүд орж ирэх шиг харагдаад байна. Тэгэхээр засаглалыг бид нар өөрчлөх ёстой юм. Төрийн өмчийн компанийн хувьд засаглал гэхлээрээ ерөөсөө тэр төрийн өмчийн компаниг хэн удирдах вэ гэдэг л асуудал байхгүй. Өнөөдөр төрийн өмчийн компаниудыг улс төрөөс удирдлагын томилж өгч байгаа. Төр гэдэг бол бодлого гаргадаг, хяналтаа хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг ийм л байх ёстой. Гэтэл манайхан төрөөс удирдлагын тавигдаад байгаа учраас энэ төрийн өмчийн компаниуд Монголд тэр болгон ашигтай, амжилттай сайн ажиллахгүй байгаа юм. Олон улсын жишгээрээ бол энэ төрийн өмчийн компаниудыг удирддаг тусдаа институт, корпорацууд томилогдоод байгаа. Тэгээд тэд нар бүх тайлангаа ард иргэдтэй нээлттэй ил тод мэдээлж идэг. Ард иргэдэн тэнцэнээсээ ногдол ашиг хүртэх ийм бололцоотой бид нар болох хэрэгтэй юм. Өнөөдөр Монгол улсад нэг уул уурхайн компаниуд нэг 30 орчим хувийн ашигтай ажиллаж болж байгаа. Манай энэ төрийн өмчит компани нэг 122 стратегийн гол ач холбогдолтой компаниуд ихэвчлэн уул уурхайн компаниуд байгаа. Хамгийн өндөр л нэг 10 орчим хувийн л ашигтай байгаа шүү. Нэг хоёрхан компаниуд байна. Ихэнх нь алдагдaltaй ажиллаж байгаа байхгүй. Энэ бол удирдлага бүтэц буюу засаглалыг л өөрчлөх нэн шаардлагатай байгааг л илэрхийлээд байгаа юм. Тэгэхээр хэрвээ энэ төрийн өмчийн компани энэ хууль ингээ хилцэгдээд ингээ цаашаа яригдах болвол засаглалын хувьд л бид нар өөрчлөлт хийх ёстой. Тэгжээж энэ төрийн өмчийн компаниуд менежментийг хэн удирдах авч явах уу, ямар санхүүгийн институцийг хэрхэн сонгох уу гэдэг энэ өөрчлөлтийг л бид нар энэ төрийн өмчийн компани удирдлага дээр л оруулж ирэх хэрэгтэй байгаа л гэж ингэж хэлээд байгаа. Хэрвээ бид нар энэ төөкийн засаглалыг сайжруулах юм бол төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж эхэлнэ. Ногдол ашиг ард иргэдэд өндөр ногдож эхэлнэ. Төрийн өмчийн өргөө зардал буурна. За гүйцээ асуултаа дуусгах асууч. Тэр хэмжээгээр инфляц бол буурна. Тэгээ эдийн засгийн бүтэц зөв болж эхэлж байгаа. Зах зээлийнхаа бүтцээр зохицуулагдах ийм бололцоо байгаад байгаа юм аа. Тэгэхээр бид нар засаглал дээр анхаарчих хэрэгтэй. Тэгээ миний асуух гээд байгаа нь энэ 3 хуулиа бид нар нэгтгээд нэг хууль болгож болохгүй юм уу? Тэгээд энэ дээр засаглалынхаа талаар илүү түлхүү оруулж ирэх ямар бололцоо байна гэж асууя. За. Сайн зэрэг гişүн хариулъя. Понслмаа гишүүнтэй санал нэг байна. Угаасаа л бид асуудлыг бол бүгд онцлоод мэдээд байгаа. Гэхдээ яг шийдвэр гаргалт гэдэг юм уу их удаан байгаа. Яг үндэ хэлэхэд иргэний хуулийг бид нар олон улсын нийтлэг барьж байгаа жишг сайн жишгүүд. За дээрэс нь Ром Германы эрх зүйн бүлийн хууль зүйн системтэй орны хувьд нийцүүлээд 2002 онд баталсан боловч 24 жилийн хугацаанд яг энэ суур иргэний хуультай нийцүүлээд аж ахуй яаж эрхэлдэг, бизнес яаж хийдэг энэ иргэний хуультайгаа төрийн бол орон нутгийн өмчийн хуулиасаа эхлээд гэр бүлийн хууль. За бусад дампуурлын хууль ч гэдэм нийцүүлэг явуулсан байхгүй. Энэ 24 жил энэ зөрчилдөж явж байгаа гэсэн. Энэ зөрчлийг ашиглаад өнөөдөр компани засаглал хэрэгжиж болох энэ институцийг алгасангуудаа төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулаа явуудаг зогсоочё л гэдэг байдлаар энэ хуулийн төслийг орж ирж байгаа. Яг үндэ хэлэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулад нэг захирал томилогдоо бүх эрсдлийг хүлээгээд байгаа байхгүй. Тэр хүнд ч хэцүү. Ядаж компани загслаараа байх юм бол туцтай байна, бизнес төлөвлөгөөгөө батлуулна, их хэмжээний хилцэл байгуулах энэ асуудлууд дээр тузаараа орж зөвшөөрөл авах гэдэг юм уу. Маш олон зүйлүүд дээр бас хамтын менежментийг хэрэгжүүлэх болцоо энэ жижиг өөрчлөлтөөр ч гэсэн гараад ирж байгаа.
Тэгэхээр энийг одоо яг зүгээр нэгтгэж хилцэж болно гүшүүнэ. Тэгэхээр нөгөө хуулиуд маань одоо би бас явах асчил бас итгэлтэй байна. Тэгтээ цаг хугацааны үед яаж одоо бас хойшоо суух болгодог дээр бас байгаа учраас энэ жижиг өөрчлөлтийг ч гэсэн санал болгоод одоо зас яалагддаг ийм байдлаар орж ирсэн юм аа. Тэгээд яг хуу би зөвхөн одоо яг хуу бид нарын 8 гишүүн нэгтгийгээ шийдэхгүй бах засгийн газартайгаа бас ярилцсан. Нөгөө санаачлагчийн хувьд тэгээд асуудлуудыг бас хилцсгээ шийдсэн тохиолдол бас ярилцаад явъя гэдэг асуудал байгаа. За энийг дагаад яг зүгээр цэнгүүн гишүүн дангаар нь өргөн барьсан байгаа нэг үйлсэлтэд давхцаж байгаа. Ерөн зүгээр хуулийн этгээдийн засаглалыг ингэж өөр байдлаар оруулдаг, улс төрийн хараат байдалтай болгож байгаа энэ зүйлүүдийг засъя гэдэг зорилго маань бол бид нар аль адилхан. Энэ дээр бол одоо аль төрүүлээ хилцэгдээ явчих юм бол би заавал энийг батлуулах албагүй шүү дээ. Цэнгүүн гишүүнийг дангаараа хилцэгдээ явчих юм бол энэ хууль угаасаа зогсож нь хилцүүлэх нь. Ийм л одоо учир занцантай юм байна. За ерөн зүгээр энэ төрийн өмч төлөвлөрийн газруудыг хэн удирдах буюу энэ компани болгосноор яг таны хэлж байгаа зүйл юу явна. Олон нийтийн болгох тэр бэлтгэл ажлыг хийж биржээр арилжах. Энэ байдлаар яваад байвал энэ чинь үнцний өвч гэсэн ойлгомжгүй байдалтай байгаад байна. Тэгэхээр ингээ компани хэлбэр рүү орно таны хэлж байгаа тэр олон нийтийн болгож хувьцааг нь иргэд авах. Баялгаасаа одоо шууд өргөж ин хүртэх энэ боломжийг одоо бас тодорхой уул уурхайн компаниудаар нээж өгөх ёстой. Ялангуяа би бол хамгийн боломжтой байдал бол эрдэнэ төлөвлөрийг гэж боддог. Энийг бол зөвхөн гадны компаниуд ч юм уу тийм зүйлүүдийг хязгаарлаад зөвхөн Монгол улсын иргэдэд дотоодын аж ахуй нэгж байгууллагууд хувьцааг нь авахын болцоог нь бүрдүүлж өгвөл илүү их засаглан ч гэсэн сайжрах энэ уул уурхайн баялгаас өргөжөөс бүс нутаг